Сайн байцгаана уу? Ростор Медиа тавтай морил борлуулалтын менежер Дүлгэн байна. Өнөөдрийн дугаараа би та бүхэндээ барилга байгууламжийн дотор хэсгийн хаан таазанд ашиглах боломжтой гипс хавтангийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя. Гипс хавт нь өөрөө хуурай гипсээс бүрддэг бөгөөд нийт жингийн ойролцоогоор 91.1% гипсэн дегидрат, 578% нь картон, 1% нь чийг, цартуул, органик нэмэлт гадаргуугаас бүрддэг. Ростор компани та бүхэндээ Байкалский болон Декратор гэсэн үйлдвэрүүдээс чанар сайтай ч үн боломжийн энгийн болон ус чигийн тесвэртэй гипсэн хавтангуудыг бэлэн оруулж ирэн худалдаалж байна. Энгийн буюу цагаан өнгөтэй гипсэн хавтанг хуурай, хэвийн чигшилтэй барилга байгууламжийн бүхий л хаан тааз хэсгүүдэд ашиглах боломжтой байдаг. Харин ус чигийн тесвэртэй буюу ногоон өнгөтэй гипсэн хавтан агаарт уур ихтэй буюу угаалгын өрөөнд ашиглах зорилттой. Гипсэн хавтангийн стандарт хэмжээний хувьд өргөнөө нь 1.20 м, урт нь 2.50 байдаг. Зузааны хувьд 9.5 мм буюу энэ нь таз хэсэгт, 12.5 мм буюу хан хэсэгт ашиглах боломжтой байдаг. Гипсэн хавтанг ашиглахад танд 3 м урттай, 0.45 мм зузаантай, 60-27, 28-27, 75-40, 75-50 гэсэн бэхлэгчүүд сэтгэмбүүд хэрэг болох болно. Мөн манайд Knauf үйлдвэрийн Rotband буюу гипсэн суурьтай универсал шаварлага байгаа бөгөөд барилгын дотор хаан таасныг ашиглах зорилттой. Энэ нь 30 кг-ийн савлгаатай бөгөөд Rotband-ыг зөвхөн дотор засаглалд ашиглан тэгшилсэн гадаргууд зохиох аргачлалын дагуу өнгөлгөө эснээр нэмэлт зам маскны шаардлагагүй ханы цаас наахад хангалттай гүлгэр гадаргуу танд үүсэх болно. Харин энэ харагдаж байгаа Knauf үйлдвэрийн Fugenfuller буюу гипсэн хавтангийн чигжээс байгаа юм. 25 кг-ийн савлгаатай бөгөөд зөвхөн гипсэн хавтангийн уулзур ирмэг залгаасыг битүүлж шүрүүпний толгой чигжгэд танд хэрэг болох болно. Ростор компани та бүхэндээ Оросын албаны улсаас чанар сайтай үн боломжийн гипсэн хавтангуудыг тогтмол хангаан нийлүүлж байна. Борлуулалтын менежер Дүлгэн байлаа. Хамт байсан баярлалаа. Ростор Медиа.